Улсын хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлсэн онцгой албан дотроос чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын хурлын чуулганы 2019 оны 5 сарын 24-ний өдрийн нэгдсэн уралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгаараа шилжүүлсэн. Төсвийн байнгаараа хууль тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 5-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зорилттой саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах зүйтэй гэж үзлээ. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийн 1-1 дэд заалтаар зохицуулсан асуудал болох Монгол Улсын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд зориулан 1998 оноос импортоор оруулсан дизель түлшний онцгой албан татвар төлсөн 73.8 тэрбум төгрөгийн татварыг тус нийгэмлэгийн илүү төлсөн татвараар бүртгэх асуудлыг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулахаар болсон тул уг дэд заалтыг төслөөс асуув. Мөн онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийн дагж мөрдөх хугацааг 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс болгон өөрчлөлөө. Хуулийн төслийн эцсийн үйлдвэрийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг хэлэлцсэн баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.